Өөрөөр хэлбэл хүннөөчүүд ч юм бол одоо 450-аас манай тооллын 550 оны хооронд л бол одоо байсан юм улсууд. Европоос энэтхэг хүртэл нүүдэлсэн хүннөөчүүдийн дунд гавлын ясыг зохиомлоор хэлбэржүүлэх зан үйл түгээмэл байжээ. Энэхүү хачинжигтэй дүр төрх нь хүннөгийн хаадыг эгэл ардаас тусгаарлаж тэднийг тэнгэрийн хөвгүүд мэт харагдуулдаг нууц нь байсан юм. Нийл хүүхдийн толгойг тусгай болт чиг баригчаар боож гавлыг зохиомлоор сунгадаг нь хүннүү язгууртнууд өөрсдийн соёлоо хиймлэр хадгалж байсны баталгаа юм. Орчин үеийн антрополог ангаах ухааны судалгаагаар гавлын ясны зохиомл хэлбэржилт нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Таны мэдхгүй хэвийн хадгалагддаг болохыг тогтоосон байна. Хүннүгийн нүүдлийн зам дагуух болшнуудаас олддог сунгасан гавл нь тэднийг нэгэн жил язгууртан соёлтой байсныг батлах хамгийн бодит баримт юм. Дундад Азийн нутгаас бол нэлээд олддог. Тий. Тэгээд наашаага энэ Кавказ, Уралаар бол бас нэлээд байгаа шүү дээ. Герман, Франц хүртэл ийм гавал харагдаж байгаа. Янка дэж авснаас хойш яг хүннүгийнх нь хүмүүс мэдгдсэн. Азийн хүннүүчүүдэд бол ерөөсөө огт ажиглагддаггүй онцлог л доо. Дундад зууны үеийнхээс маш олон хүннүү цус гарсан. Тэгээд хүннүү хааны тоогой бас иймэрхүү гэж ноён язгууртан гэж энэ яагач бол энэ чинь бас эрэгтэй эмэгтэй хамаагүй бүгдийг хийж байсан. Зөвхөн язгууртнууд. Язгууртан тий. Зүгээр энгийн хүмүүс бол хизээж толгой юм болох. Баггүй тий.